За амралтын өдрийн мэнд бид хүнсээ цуглуулад гарч ирж байна. Манайх яг хүнсээ 7 хоногт нэг удаа цуглуулждаг. 7 хоногийн хүнсээ. Тэгээд энэ амар нэмэгдсэн. Байгаа нүгээс мэдэгдэж байгаа. Авсан юмаа сайн бичлэг хийж чадсангүй. Би очиод яг 7 хоногийнхоо ерөнхийдөө нэг энэ хүүл юм авдаг. Би очиод гэртээ очиод юу бичлэг хийх. Хэдэн дөрөв авсан. Исэн. Ингээд манай хоёр утандаа юм. Манай залуу өглөө цайгаа аваагүй гарсан. Нэг юм үнэ. Энэ залуу бүргэр идэх юм уу? За гэртээ ороод ирчихээ. Ийм лист гарсан байна. Нийт 3800 короны юм авсан байна. За тэгээ би шууд торноосоо ингэж гаргаад танилцуулчих. 7 хоногийнхоо хүнсийг ерөнхийдөө ингэ авчдаг. Тэгээд хөргөчндөх юмнаа ерөнхийдөө хоосолж байгаа ингээ шинэ юу хүнсээ аваад 7 хоногтой ер нь хэрэгжилжүүл хамаагүй дээр санагдаад байгаа. Тэгэхгүй бол босон болоогүй баах юм зүглүүлчихэд хизээ он сарын дуусах нь мэддэхгүй хог болоод хаягддаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө 7 хоногийн ингээ хүнсээ цуглуулчихдаг. За ингээд дахианы мах 7 хоногийн хоол нэг өдөр ингээ дахианы махаа идэнэ. За энэ болохоор яасан бэ? 233 короны гинэ. За ингээл хаасайгуул унаас нь. Энэ ингээд талах. Өөрөөс нь талах. Нэг гараар хийсэн талах. Гэрийн талах шиг амар. Маск цаагаад байна. За тэгээ нэг өдөр нь бас гахаа иддэг. Гахааны махаа шараад иддэг. Тэгэхээр үхрийн махандаа бас амар жирэхтэй. Балах идэх юм бэ? Би дараа нь өмнө нь оруулъя заяа. Дараа нь өмнө ингээ хараад байгаа татчих юм. Чи одоо зүгээр авсан юмаа тань. Тэгээ дараа нь нийт хэдэн дөрөвний өгдөө 7 хоногийн хоол хүнсээ авсан байна. Гаргаж үзье. Ер нь ингэж гаргаж өгдөөс өгөх юм байна. За ингээ цитрон авсан. Энэ линейн ногш. Энэ бас гоё амттай линейн ногш. За энэ бас юм гахааны нөгөө дахианы сул мах. Нөгөө жисек хийдэг. Гахааны мах. Дахианы мах. Бас ингээ нэг өдөр жисек хийдэг. Гоё идэг. Энэ болохоор 2 юу юм бэ? 138 гинэ. 700 г. За тэгснээр шууд савн шампунь орж ирж байна. Манай хоёр юу яасан? Уудалсан хараа ингээ хамаагүй уудалсан байна. Энэ нөгөө нэг юу? Биеийн шингэн савнг болсон байсан. За энэ айгу цааш нь авч байгаарай за. Энэ нөгөө манай гэх надаас өөр сонго иддэг хүн байхгүй. Улаан сонго нь хоёр шиг. Энэ хоёрт нэг тортой юм аа. Энэ тавцаад ирсэн. Энэ бас нөгөө нэг ногоонд юм аа. Менталтай. Зэнаа тавьчихна. За энэ хүүхдүүдийн нөгөө нэг өдрийн хоол өглөөний цайндаа авч явдаг. Яам. За тарагнууд ингээд 4 шиг тараг авсан.
Энийг авокадо 2 хоногт нь өдөр болгон бас авокадо идэхгүй жоохон юу аахаа. Одоо би өдөртөө 5 хоногийн 2-3 өдөр идчихдэг. За энэ олон завдарсан байж тэн дотор. Тэгээ нөгөө нэг боорцог хаяа хийхэд ингээд ийм маслаас гэж байдаг шатстойгоо болоод масла хийчихээ. За энэ нөгөө масл юу байна? Сир 42 крон гэж байна. Бөх тавд тавьжул амар байдаг. За сармис нөгөө сармис авлаа. Шин тусаад юм. За энэ болохоор нөгөө нэг паста хийгээд спагетти идэж хийдэг юм сүү. Хоёрыг авсан. Мөшөх юм уу? Тасаад ирсэн. Тосаад ирсэн. Энэ хөөшлөх юм. Тэ. Тэрийг нэг хаад өгөөд идэх юм. Яасч. Бид чимэл олоолаа болохоор бүжнүүлээ ачдаг шүү дээ. Орон зүгүүд ялцууд ачна. Олон хүмүүсийн хашигтай тал, давуу тал бас байна. Тэгээ ингээ улаан айлма авсан. Дараа нь өнүүдийн дандаа ийш нь оруулаад эцэг ингээ бичээ авчихна. Энэ дахианы юмд гой зөөлхөн амтлагч юм гайгүй яам байна. Одоо манайхаа нөгөө нэг үлээ. Ямар яам блэ энэ чинь? Чанмал яам. Чанмал яам адилхан. Чанмал яам, утсан яам. За тэнгүүдлээ би ийм 2 төрхөө авсан. Манай хүүхэд ийм гэртээ өмсөх таавчиг авсан байна. Нөхдөд ботлоо юу авсан? Тос авсан. Ботлоо өнгөлөч. Тэгээ талхаа авсан. Лобусын талхаа аягүй гоё идэг. За эдний нөгөө мороглох бас юм боо. Талтахны бас юм боо. Энийг тохш мөхтойгоо хадад итгэх маш гоё. Тарг маргатайгаа ойлоод итгэх аягүй гоё идэг юм. Энэс ингээ 15-ыг авсан. Юу н 10-ыг авдгийн тэгээ сая 15-ыг авсан. Ногоон сонгон. Ногоон сонгон. Би чипс авсан байна. Ертөнөө авсан юм шиг байна. Спагеттиний гоо. Хайр авсан байна. Гурав авсан. Дахиад бас нэг юм чанмал яам. Тэгээ үрцээ. Банан. Хил банан юм бол ихгүй байна. Манай хүмүүсийн бичээ. Тэр уран бас нэг өдөр ингэ аваад байна. Манай 3 баг маань өглөөний цайнда талах бичээ. Тус авч явдаг, жингснээс авч явдаг. Манай дуртай мандарин авсан байна. За ногоо авсан. Бошоос автор ингэ үнэн байдгүй. Ногоо. Цаанаас нь хэлчихгүй. Ногоо айлма авсан байна. Панагийн хоол юм шиг байна. Чөлтөө хоолны англ гоё. За померанч. Манай юу вэ? Апельсин. Апельсин яа. Апельсин штэ. Апельсин гэдэг штэ. Апельсин гэдэгтээ бас гадаад үг юм шүү. Монголоор нүг юм. Оросоор ч апельсин. Манай том бүнийг бандаш авсан байна. Бандаш нэг мандар мөн билүү? Яшалтай. Манай нөхөр оймс авсан байна. Өвөл болж байгаа. Амжиргатай. Салаад авсан байна. Загастай салаад. Энийг өрөөгтэй ажиг гоё. Нэг юм аа. Бүгд мушгаа нөгөө салаад нэг гоё юм. Нөгөө нэг хилийн юутай йогурт. Тарг. Ингээ цагаан мөг. За өөр тавтай. За энэ хүүхдүүдийн маань нөгөө бичүүнийг авсан. Дээлээ саад.
Юунда цаанда авч явуулаа зүгээр. Энэ бас хямдраад 10 болчихсон. Тэгээ ингээд нэг өдөр нэм юм авч явна. Нэг өдөр нэм бичээнэ авч явна. Нэг өдөр нэм бичээ авч явна. Нэг өдөр ийм бичээ авч явна. Ингээд аль болохоор өдөр яг нэг өдөр болгоо нэг юм идэх хаа бас сонирхолгүй байх. За тэгээд энэ майнууд өндөктэй маань энэ дорооч хаяа борцог гэдэг. Татарка аагүй юм уу? Татарка яасан. Тэгээд би тэр хүүхдтэй нөгөө болгоны хувцас авсан. Багта болгоно. Хоёр шүт авчихсан чи арай юу байсан? Арай жижигхэн харьцмартай байсан. Том байхгүй байсан. Энэ өөрөө гэртээ нэг юм өмсөх нэг юм таацсан. Тэгээд би сайхан бодоод өнөөгийн сайхан Монгол руу үржүүлээд энэ юм авсан юм шүү дээ. Ингээ 10 шигтэй би авсан. Тэгээд мөнгөөгөө шилжүүлээд юу яа энэ гоё үнийн тавьчих за. Тэгээд 7 хоногийнхаа хүмүүсийг ингээд бүтэн сая тэмдэглэлтчдэг байгаа манай гэрээ. Одоо цаг 3:54 болж байна. Одоо цагаан хоолой үйлээ. Өндөг авсан. Өндөг амьдсан байсан. За бай. За тэгээ энэ удаагийн хоол хүнсээ цуглуулсан бичлэгээ эдит хийгээд сууж байсан чинь бас ганц нэг юм хэлмээр санагдлаа. Тэгээд энэ удаад болохоор юу вэ? Бас нэг тийм тансаг юм бол өдөөс аваагүй байгаа. Одоо жишээ нь зармаг 9 шидийн гурлан боо моо гэл хүүхдүүд чинь ингээл нөр чихэр шоколад гэл ядтай нэг модон чихэр авъя гэл ингэдэг байхгүй юу? Тэр мэлийг бол өдөөс аваагүй байгаа. Мэдээж эрг одоо гэрт бол гурил, будаа, мах энтрэ болвол авчдаг байгаа. Тэгээд тэд нар маань байгаа учраас энэхүү зүгээр нөгөө өдөр тутмын хэрэглээний хоол хүнсээ авсан байна. Гэхдээ 7 хоногийн бас нэг өдөр нь бас заавал нэг дэлгүүр ордог. Талхан дуусна, мэдээж эрэг хяман дуусна. Тэгэхээр нэмэлтээр нөгөө хям юугаа аавна, талхаа аавна гэсэн үг. Тэгээ ер нь бол манай гэр бүлийн хувьд сүүлийн үед хөргөгчийг бол босон болоогүй юмар дүүргэхээс бол татгалзаад овоо ингээд тэр маань яг үр дүнтэй байгаа. Бас санхүүгийн хувьд маш их одоо тэр чинь юу болтгийм бэ штэ. Одоо нөгөө нэг хөнгөлөлт болдог. Гэхүү бид нар ингээд цэвэр усаа жишээ нь ингээд дэлгүүрээс дандаа ингээд пакетаар ингээд авдаг гэсэн 7 хоног болгон авдаг байсан. За ингээд 7 хоногт 500 кроны ус автлаа гэж бодоход сард ингээд 2000-аас 2500 кроны ус авч байгаа байхгүй юу? Тэгээ тэрийгээ яаж шийдсэн бэ гэхээр ус ингээд цэвэршүүлдэг юугаа авсан. Сав аваад ус цэвэршүүлэгчээрээ шүүгээд крантны усаа шууд хийгээл тэгээ шүүгээд тэрийгээ уудаж хэрглэж байгаа. Тэр болохоор хог хаягдал дээр ч гэсэн маш амар байгаа. Тэгээд бас нөгөө юу ер нь бол зайрмаг энтер ердөөсөө авах болсон. За 7 хоногт нэг удаа л ер нь авч өгүүлэх юм байгаа. Урд нь бол ингээл зайрмаг юуг ингээл хөргчөөр ингээл байнга ингээ хийждэг. Өдөр болгон л зайрмаг иддэг байсан. Тэгээд тэр мөрийг ер нь гэдэг тансан. За энэ бичлэгээр гарч байгаа дүрс болохоор ер нь өмнө нь бас нэг авчихсан бичлэг байна. Энэ бичлэгэн дээр бас ингээд ер нь бол ингээд дэлгүүрлөө ороход зөвхөн хүнсээ талхаа аваад гарахгүй шүү дээ. Бүтэн хүн тэгээд яаж хийж байгаа юм бүрэн хэлний мод руу ороод ирэхээр дайлын одоо энэ байдлаар ингээд бас дайлыгаа л явж байгаа дүрс харагдаж байна. За тэгээ сүүлийн үед нь манайх шиг одоо олон ам бүлтэй айлч ер нь танахгүй л бол бас ингээ юмны үн маш их ингээ дайнаас болоод ингээ хөөрөгдсөн байгаа болохоор маш их юм ачаал болж байгаа манай гэр бүлийн хувьд ер нь тий гэлтгүй
Тэрхүү ер нь дэлхийн нийтээрээ. Тийм учраас аль болохоор ингээд санхүүгийн одоо ийм сахилга баттай байхыг айгүй хичээж байгаа. 24 онд. Тэгээд энэ бүхний хажуугаар бас энэ олон хүүхд чинь идэж уухаас гадна өмсөж зүүн тэгээд сургуулийн одоо хоолны мөнгө одоо тэгээд байрны түрээс утасны төлбөрөөс ахуулаад ингээд цалингийн зээлээс ахуулаад ингээд маш их зарлага бас овоо хөөрхөн зарлага гарчдаг байгаа. Тэгээд энэ бүхнийг зохицуулаад амьдарч байна да. Тэгээд энэ удаадаа ингээд цусгаан ингээд юугаа харуулаад дурдаад өнгөрлөө. За үг ихтэж үхэр олдлоо гэдэг шиг ингээд бичлэгээ дуусгая. Тэгээд бичлэгтэй хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн влогоороо иргэн уулзъя. Баяртай. I go back to the jeweler who sold it to ya and making me that for carat. Don't fuck with that.